Сайн бацгаана уу? Өнөөдөр ярих сэдэв бол 1990 онд Бүгд найрамдах Солонгос улсад гарсан хүүхдийн хулгайн хэрэг байгаа. За 1990 онд гол дүрийн охин бол Минжи өглөө цэцэрлэгтээ 5 настай хүүхэд өглөө цэцэрлэгтээ ээж нь өргөж өгөхөд гарах гэсэн чинь бороо орж ирсэн өдөр байсан. Шар цовтай шар шүхрийг бариулаад цэцэрлэгт нь явуулсан байгаа. Ингээд цэцэрлэг тарах цаг болоод ээж нь хүүхдээ авах гээд утсан чинь Минжи харагддаггүй. Тэгээ ээж нь гайхаад багш дээр нь очиод багшаа манай Минжи хаана байна гэж асуусан чинь багш нь ингээд царайн цайгаад зөвхөн шүү баснаа. Та түрүү над руу залгаад Минжи гаргаад өгөөч ээ. Минжигийн ээж байна. Яралт ажил гарсан тулд хүүхдээ цэцэрлэгийнх нь үүднээс аваад л явах гэсэн юм аа. Би бараг 10 минутын дараа гэхэд цэцэрлэгийн гадаач чинь яралтаа гаргаад өгөөч ээ гэд хэлээд 20 минутын өмнө залгаад Минжиг гаргасан шүү дээ гэж хэлдэг. За өнөө үед гарсан болвол юун түрүүнд цагдаа нар юу их хийсэн бэ гэхээр CCTV буюу хяналтын камерыг шалгана. Гэхдээ энэ бол 1990 он байсан учраас CCTV буюу хяналтын камерыг шалгах боломжгүй байсан. За ингээд цагдаа нар юу хамгийн түрүүнд хийх вэ гэхээр тэр яваас гэрчийг ч гэсэн шууд хайх боломжгүй байсан. Хүүхдийн хулгай гэдэгт нөгөө нэг Golden time буюу алтан цаг гэж байдаг. За энэ нь ингээ 24 цаг 48 цаг гэдэг цаг хугацаа өнгөрчихсөн хүүхдийн амьд байх магадлал огцон буурч идэг учраас тийм хурдан гэрчийг хайж байгаагаа ч гэсэн мэдэгдэж болдгоо юм билэ. Энэ яагаад болдгоо вэ гэхээр хэрвээ хэрэгтэн ингээд хайж байгааг мэдчих юм бол хүүхдийн амь насанд шууд аюул учрна гэж үздэг. Тийм учраас тэдэнд ердөөсөө хүлээхээс өөр аргагүйсэн. Яагаад тэгэхээр ихэнх тухайн үед хийгдсэн хүүхдийн хулгай юунаас болж хийгддэг вэ гэхээр мөнгнөөс болж хийгдсэн байдаг. За тэгэхээр ер нь бол хэрэгтэн хүүхдийг хулгайсан учраас мөнгө нэхээр ар гэрлүүн заалгана гэд түүний хүлээхээс өөр аргагүйсэн. За ингээд алга болсноос хойш 30 цагийн дараа өдрийн үдээс хойшоо оройн гэх юм уу оройн 5 цагийн үед утас дуурсан. За ингээд залуухан эрэгтэй хүний хоолоогоор Минжи надад байгаа. Та нар 306 4 102 14 89 данс руу 50 сая төгрөг хий. 1990 онд 50 сая төгрөг хий гэж яралтай хэлдэг. За ингээд энэ үеэр бол цагдаа нар байршил тогтоогчоор байршлыг нь шууд тогтоогоод хаана гарсан бэ гэхээр Сөүлийн нэгэн одоо нэг гудамжны утас гэж байдаг шүү дээ. Тийм утаснаас алгасан байсан. За тэгээ шууд тэр утасны газар руу хөдөлсөн боловч аль хэдийн байхгүй болсон байдаг. За ингээд утсаар ярьсан газраас нь олж чадаагүй ч гэсэн цагдаа нарт нэг сэжүүр олцсон. Тэр нь юу вэ гэхээр дансны дугаар. За ингээд өнөөдөр шиг ингээд дансны дугаараар нь хайгаад одоо ингээд тим гэдэг хүн байна, гэрээ яган тэр байна гэд ингээд шууд олох боломжгүй байсан 1990 он. Бүр хамгийн сонирхолтой нь гэх юм бол ингээд хувийн мэдээлэлээ үзүүлээгүй дансны дугаар нийлэгчж болдог тийм үе байсан юм байлээ. За жишээлбэл би одоо Нямин гэдэг найзтай явлаа гэж бодоход Нямин гэдэг найзынхаа нэрээр шууд данс нэгээд тэрийг ашиглаж болдог тийм үе байсан юм байлээ. Тэгэхээр энэ одоо өгсөн дансны саммин гэдэг хүний данс байсан юм байлээ л дээ. Энэ саммин гэдэг дансыг хинч нийлгэж болох учраас саммин гэж хин бэ гэдэг ч юм уу энэ дансыг хөөгөөд олох ямарч боломжгүй байсан гэсэн. За тэгээд цагдаа нарт ямар арга үлдсэн бэ гэхээр мөнгө хин тийм үү. За тэр бэлэн мөнгийг гаргаж авах үед нь бэлэн мөнгийг тэр дансны тэмдрээ авчиж өгөөд банкнаас гаргах үед нь барийг гэдэг үйл ажиллагаа явуулдаг. За ингээд мөнгө хийдэг, отолт хийдэг. За мэдээж нөгөө нэг том хэмжээний мөнгө гаргах учраас гаргах банкнууд нь цөөхөн байгаа. За тэгээ Сөүлийн данс нэгдэг хамгийн том банкн дээр ингээд отолтын байжсэн чинь хамгийн багадаа туслах цагдаа нэрээд мөрдөгчөө нөгөө данснаас чи мөнгө гарч ийн гэж хэлдэг. Гэхдээ энд биш хаана гарч байгаа юм бэ гэсэн чинь тухайн том банкнаас нь 300 метрийн зайтай их дэлгүүрийн банкнаас тэр мөнгийг авч яана гэсэн мэдээлэл ирдэг. За ингээд тэр нь болохоор Сөүлийн метроны явахт айгүй ойрхон газар байдаг. За тэгээ 300 метрийн зайтай тэр газар руу шууд хөдлөөд банкн дээр очиод
"И саммын гэж хин бэ" гэл ингээл орилол тэгсэн чинь нэг хүүхэн ингээд тэр цагдаатай ингээд харц мөргөлдөж гүгээ авчихдаг. За тэгээд тэр хүүхнийг ардаас нь дагж агаад метроны яг руу ороод тийм метроны яг дээр яг метрон цугаас өмнө түлхий гаргадаг. Тэгээд түлхдэг. Тэгээд түлхсэн чинь тэр барьж авч ясан ингээд цүнхнээс нь шопинг бэг буюу одоо уут гэх юм уу? Тийм даун ингээд уутаас ингээд унгаагаад тэндээс нь юу гарсан бэ гэхээр маш их хэмжээний мөнгө хасгардаг. Цагдаа нар тэр хүүхнийг барайл "Хүүхэд хаана юм?" гэж асуусан чинь "Юу хүүхэд вэ? Би мэдэхгүй. Зүгээр намайг нэг залуу мөнгө аваад өгөөч ээ. Тэгэх юм бол энэ мөнгөний 10% нь өгнөс юм аа. Тэгээд би зүгээр энэ мөнгийг л авч өгч байгаа юм аа. Тий өнөөдөр орой 9 цагийн үе Сөүл метроны буудлын дээр уулзахаар болсон" гэж хэлдэг. За ингээд цагдаа нар ингээд бүрэн бүрэлдэхүүнээрээ тэр хүүхнийг аваад 9 цагийн одоо 9 цагийг Сөүл яв дээр хотолт хийгээд за хин гарч ирэх нь үү гэдэг ингээ хэрэгтнийг хүлээгээ бийжээдэг. Гэтэл юу алдаг гэсэн чи 9 цаг нь болоод метро ирчихсэн чинь нөгөө хүүхэн чинь ирчихсэн метроор үсрээ орчдөг. Ингээд цагдаа нар за ингээл яг хүүхдтэй байж тээ одоо яана хүүхдийг яаж олно доо гэж бодсон чинь хазаар нөгөө хүүхэн чинь нөгөө нэг яг метроны урдуур бол хараагүй метро явж исэн метроор үсэрсэн учраас бүрэн зогсов. Тэр хүүхэн амьд үдэг эмсгалж яадаг. Ингээд цагдаа нарын яаралтай дөрвөн тусламжийг дуудаад нөгөө хүүхний чинь авч яваад эмнэлэгт аваачаад тэгээ маргааш өглөө тэр хүүхэн хоордог. За тэгээ цагдаа нар хүүхд хаана байна гэж асуусан чинь юу гэж хэлдэг вэ гэсэн чинь Сүньон Дякё буюу одоо утга уран зохиолын эмэгтэйчүүдийн их сургуулийн дээврийн 6 давхарт байгаа гэж хэлдэг. Цагдаа нар шууд утга уран зохиолын дээд сургуулийн 6 давхар руу очиж үзсэн. За тэгээ дээвэр дээр гарсан чинь бол дээвэр дээр хүүхд харагддаггүй. Юу харагддаг гэсэн нэг хаалга харагддаг. Тэр хаалгыг очиод ингээ онгойлгосон чинь ингээ битүү пластик одоо энэ зурган дээр харагдаж байгаа. Усны ингээ савнууд одоо манайхны ярьж хвшнэр бол 20 литрийн усны савнууд өрөөстэй идэг. За тэрийг ингээ багаар аваад утсан чинь дундаас нь шар шүүртэйгээ хамт охины цогцос гарч ирдэг. За тэгээд хүүхний мэдүүлгээр энэ хүү эргийг 9 цагт Сөүл яв дээр уулзсан хамсаатан зэрэг ерөөсөө байдгүй ганцаараа хийсэн байдаг. Ер нь бол хэргийг төлөвлөөд багш руу залгаад хүүхдийг авч яваад энэ дээр авчираад одоо эмээгийн бүрлэх явцыг хүртэл ганцаараа хийсэн гэж үздэг юм лээ. За тэгээд ганцаараа хийсэн гэж хэрэгээ хүлээдэг. За тэгээд хамгийн аимшигтай зүйл нь гэх юм бол нөгөө 30 цагийн дараа эцэг их рүү залгаад мөнгө нэгтгэж штеп. Тэр үед бол хэл хэдийн хүүхэд нас орчихсан байсан. Нөгөө 5 6 настай хүүхдийг олон цагаар чимээгүй болгож чадахгүй учраас ер нь бол энэ их сургуулийн дээвэр дээр авчиад эмцгийн нэлтний бүрлэгдсэн байсан юм лээ. Энэ зурган дээрх одоо дөрөвний машин дотор байгаа цагаан бүтээлээр хучигдсан байгаа зүйл бол охины олцсон цогцос. За хажуу талд нь харагдаж байгаа Хун Сүньон гэж бичигдсэн 23 настай гэдгийн тухайн гэмт хэрэгтний одоо өөрийнх нь зураг байгаа. За цагдаа нар ингэж яагаад охины хүнээсэн бэ? Яасан бэ? Ямар шалтгаанаар ингэж охиныг булгаалаад хөнөөгөө гэд ингэж асуусан чинь маш бүр ингэж амар утгагүй тайлбар хэлдэг. Энэ юу вэ гэсэн чинь цуг ажилтдаг найз залуу болон цуг ажилтдаг Ким гэдэг эмэгтэй найз залуу битэрийн дундуур ороод байгаа юм шиг санагдаад тэдрийг цочроохын тулд ийм зүйл хийсэн гэж хэлдэг. Гэхдээ ингэж тэрийг сонсонгууд л ингэж хинч харснаа ингэж за юу яриад байна гэж бодно өстэй тийм ингэж цагдаа нар ингэж за ер нь ямар хүн байна гэж бодоод тэгээ ажилтдаг гэсэн газар буюу одоо төгссөн сэтгүүлчээр ажилтдаг гэсэн. За тэгээд сэтгүүлчээр ажилтдаг гэсэн одоо телевиз дээр нь очиод хүмүүсээс сайн бацгаана уу Хун Сүньон гэж сэтгүүлчийн тухай лавж асуух гэсэн юм а ямар хүн бэ гэж ингэж асуусан чи хүмүүсийн бүр ингэж царай аягүй сонирн байдаг. Энэ сонирн гэсэн хин гинэ Хун Сүньон манай тийм сэтгүүлч ажилтгүй штэ гэж хэлдэг. Тэгэхээр яасан бэ гэсэн чинь угаасаа сэтгүүлчээр ажилтгүй ханаасаа худлаа мэдүүлэг өгсөн байсан гэсэн. За ингээд цагдаа нар энэ тэгвэл сэтгүүлчээр ажилтгүй юм байна.
Тэгээд төгссөн сургууль гэдэг одоо саний утга уран зохиолын дээд сургуулийг төгссөн 58 дахь төгсөлт гэсэн болохоор тэрийг нь бас судлаад их сургууль дээр нь очиод 58 дахь төгсөөлд Хон Сүнён гэдэг хүний тухай гэсэн чинь төгсөлтөөс нь хичнээн яагаад Хон Сүнён гэдэг хүн гарч ирдэггүй. Тэгээд ер нь бол их сургууль ч гэсэн төгсөөгүй гэсэн. Тэгээ нөгөө цагдаа нар ч Хон Сүнён дээр очиод их сургууль чи тэр газар ажилладаг юм бэлээ. Их сургууль ч гэсэн төгсөөгүй юм бэлээ. Ингээд үнэ хэлээ чи яг гэж үгтий хүнээсэн бэ гэж бацалт явуулсан чинь царай нь гинт ингээд ерөөсөө гимшгүй байсан гинт амир сонирн болоод миний юу гэж асуудаг вэ гэхээр миний их сургуульд яваагүй гэж маань ч гэсэн мэдхүү гэж асуудаг. За энэний учир шалтгааныг олохын тулд хэдүүлээ бүр 1990 оноос 4 жилийн өмнөх буюу 1986 онд очих хэрэгтэй болно. За 1986 онд Хон Сүнён ингээд 12 одоогийнхаар 12 дугаар анги буюу ахлах сургуулаа төгсөөд тэр шалгалт өгөөд сургууль тэнцээс хүүхдүүдийн дунд ингээ өрөг байсан чи байдгүй. Тэгээ ингээ гэртээ очисон чи ээж нүүдээс нь ингээл амар гоёор хөвдөж чагаал миний охин яасан тэнцсэн үү? Яасан юу болсон гэл тэгсэн чи өөрийгөө ингээд тэнцээгүйгээ хэлж чадаагүй гэж байгаа. Тэгээд аав ээжтэй тиймээ би тэнцсэн утга уран зохиолын дээд сургуульд орсон гэлцэн. Тэгээ ер нь бол энэ хүү хэрэгтний арга гэр нь бол айгүй боломжийн амьдралтай. За тэгээ аав ээжтэй ингээд 4 жил өмнө худлаа хэлээд 4 жилийн хугацаанд оюутан юм шиг аав ээжээсээ их сургуулийн төлбөр болон хэрэглээний мөнгө гэж 4 жилийн хугацаанд тасралтгүй авсан. За тэгээд 4 жилийн дараа ямар асуудал гарч ирэх вэ? Төгсөн тийм үү? За гэтэл төгсөлтийг хүртэл хурамчаар хийгээд яг төгсөлт болох өдрийг нь яаж байгаа мэдээд ер нь бол аав ээж ах махыг авчираад төгсөлтийг ч гэсэн хийсэн. Энэ дээр харагдаж байгаа одоо энэ зураг бол ер нь төгсөлтийн үеийн зураг гэж байгаа. Тэгэхээр төгсөлтөө ч гэсэн хутлаа яриад хийсэн гэсэн. За тэгээд төгсөөд ирэхээр ямар асуудал гарч ирэх вэ? Одоо нөгөө оюутан байхаа болчихсон учраас эцэг их нь хэрэглээний мөнгө одоо өхөө зогсоож эхэлнэ. За тэгээд эцэг ихтэй дахиад нэг зүйл хутлаа хийсэн нь юу байсан бэ гэхээр өөрийгөө томоохон телевизэд сэтгүүлчээр ажилд орсон гэж хэлдэг. За тэгээд ажилд ороод ирэхээр ямар асуудал гарч ирэх вэ? Мэдээж цалингийн асуудал гарч ирнэ. Тэгээд эцэг их нь цалин авч байгаа учраас юм мөнгө төгрөг хэрэглээний мөнгөний өгөхгүй тэгээ нөгөө цалин авах хэрэгтэй гэдэг асуудал гарч ирнэ. За тэгээд түүнчлэн нөгөө хамгийн ихний мэдүүлэг өгдөг манай нөгөө нэг найз залуу битэрийн дундуур авах гэдэг юм шиг байна гэдсэн шүү дээ. За тэр нь болохоор ер нь бол нөхөр найз залуутай нэг компанид нэг бүсгүй ажилладаг. Тэгээд дээрэс нь яг хуу сайн найзтай нэг компанид ажилладаг. Тэгээд ягаад ч юм ингээд тэр сайн найз нь өөрийнх нь худлаа яриад байгааг мэдээж байгаа юм шиг ингээд сандаж эхэлсэн гэж аахгүй юу. Тэгэхэд толгойд нь бодогдсон бодол нь юу вэ гэхээр мөнгөтэй болъё. Мөнгө байвал энэ асуудлуудыг бүгдийг шийдэх юм гэж бодсон юм лээ. Гэтэ мөнгөтэй болъё гэж бодохдоо юу ажил хий ч юм уу, цагийн ажил хий ингээд мөнгө ураа гэж бодоогүй. Хүүхэд тулхалаад их хэмжээний мөнгө гинт олчих. Хэрэг би ингээ их мөнгөтэй байвал энэ асуудлууд бүгд шийдэгднэ гэж бодсон байгаа. Энд харагдаж байгаа зураг бол тухайн үеийн одоо мөрдлөгийн явцын зураг гэсэн. За энэ ягаан одоо цамц юм шиг нөгөөч юм шиг зүйл өмссөн боржорстой эмэгтэй бол хэрэгтэн. За тэгээд ер нь бол ямар ял авсан бэ гэхээр цаадаар ахуулах ял авсан. Тэгээ хамгийн сүүлийн үг нь юу байсан бэ гэхээр хохирогчийн гэр бүлээс уучлалт хүсье. Эцэг хахаа өмнө маш том гим нүгэл хийлээ гэсэн байсан. За тэгээд ер нь бол 4 жилийн хугацаанд эцэг хийгийн хуураад их сургууль орлоо гэсэн ганцхан ингээд худал хуурмаг үгээсээ болоод тэрийгэ даръя гэж хийсэн олон том асуудал нэг өөрийнх нь болоод бас нэгэн ямар ч юм буруугүй нэгэн цаахан охины юм насыг авч утсан ийм харамсалтай хэрэг байгаа. Тэгээд өөрөө ч гэсэн цаазаар ахуулсан юм байлээ.